Туйлаа. Тэг нэг зүйлийг асуумаар байна. Сургуулийн орчин дах эрүүл мэнд аюулгүй байдал гэдэг. Яг энэ хуулийн дээр энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй чиглэлээр би бас олон жил бас явж ирсний хувьд хэлэхэд яг энэ чиглэлээр энэ хуулийн дээр хэн зөвлөсөн бэ? Ямар судалгаа авсан бэ? Багш ажилчид хүүхдүүд болон орчны хүмүүсээс хэр зэрэг одоо зураг авалт хийсэн бэ гэдэг зүйлийг бол асуумаар байна. За хоёрдугаарт маш энгийн зүйл юм аа. Бид нар яг том хууль баталгаас гадна хэрэгжилт гэдэг юм аа тэр чигийг хайчаад байна. Сургуулийн бүх сургуулиудыг аваад үзэхэд будсан хамныхын будагнаас хар туулганы орц зөвшөөрөгдөх хэмжээнээс 50 дахин эртэл хүртэл өндөр байгаа. Бид нар сургуулийн барилга байшин хийхэд хамгийн хямдхан будгаар хамгийн хямдхан зардал шохоогоор хийчдэг. Эн чинь өөрөө эргээд шууд тэр хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал занал хийлж байгаамаа. Тэгээ энэ тал дээр хэрхэн хууль дээр одоо тусгасан бэ гэдгийг асуумаар байна. За нэлээд олон сая шуулганы завсалгаанд сургуулиудаар яваад анзаарч байхад хүүхдүүдээс асуухаар маш бөхчин байна гэж. Маш бөхчин. Цонхын дандаа ингэж нэт салхилдаг байдаг ингээ онгойлгоц. Харахад маш жижиг юм шиг мөртлөө хүүхдүүд агаарын дутагдалд байнгын агаарын дутагдал байдаг. Инээс болоод хүүхдүүдийн эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй зүйлүүдийг бол одоо учирж байгаа талаар бол судалгаанууд гарцсан байна. Ядаж тэр цонхын одоо тэр шууд нэвт салхилдаггүй. Хамгийн захын хүүхэд шууд салхинд өртгөхгүйгээр зохицуулж болдгоо мó. Тэгээ би энэ талаар удаа саналууд хэлж ирсэн. Энийг нэг одоо Наранбаяр сайд хэлжсэн одоо хэрэгжүүлэгчээс одоо ингээд болчих шиг боллоо. Дараагийн сайд анхаараарэ. Жижиг гэмэртлээ нэг том хууль батлаад маш жижиг юмнууд дээр огт тоохгүй хаяад байх юм бол зүгээр яг нэг үхэнд цаасан дээр бичсэн хууль болно гэдгийг бол хэлмээр байна. Ширээ сандлын хувьд ч гэсэн аваад үзэхэд хүүхдүүд өндөр нам янз байдаг. Яг ижилхэн өндөртөө ширээ сандлууд тавьчихсан. Энд чинь хүүхдийн нурууны биеийн өсөлтийн юунд бол сөргөөр нөлөөлдөг юм аа. Бүх ангиудыг харж хад ганцхан хаалгатай байгаа. Аюул осол тохиолдсон тохиолдолд ганцхан аварын хаалгатай. Өөрөөр хэлбэл аварын хаалга гэж зүйл байдаггүй. Тэгэхээр сүүлийн үеийн барилга байшингууд дээр одоо энэ барилгын стандартуудыг тодорхой тавьж өгсөн зүйлүүд байна уугүй юу? Энэ хуулийн дээр бараг шууд тавиад өгчмөр юм байл. Сургуулийн барилгыг одоо ийм зүйл дээр нь стандарт шаарддаг хангана гэсэн байдлаар. За тэгээд дээрэд сургуулийн орчинд энэ аюулгүй байдлыг сахиулж байгаа нэг хөдөлмөр хамгааллын аюулгүй ажилтны ажилтан гэдэг нэг бөө юм болж аж одоо сая хөдөлмөр аюулгүй байдлын асуудал хариуцсан нэг хүнд нь хариуцуулаад нэг цалингийн нэмэгдлийг олгосон. Тэгээд сургуулийн захирал хариуцна гэж байгаа. Нэг сургуульд ойролцоогоор 6,000 хүүхдийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг хариуцж байгаа нэгэн ажилтан хариуцна гэдэг бол энэ үнэхээр хэцүү. Тийм учраас энэ сургуулийн орчин дах хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн менежментийг бие даасан бүтцтэй мэрэгжлийн багтаа үнэлгээ, эрсдлийн үнэлгээг нь хийж өгдөг энэ зүйлийг бол жил тутам үзлэгийг хийдэг. Ийм зүйлүүдийг тавьж өгөх ёстой маа гэдгийг бол хэлбэг. Ийм зүйлүүд туссан уу юу гэдгийг асуумаар байна. За энэ хариулах уу? Ажлын хэсэг 4 номер. За наран сүх ажлын хэсэгт бол гишүүн судлаач. За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн талаар хууль одоо шаардлагыг хууль оруулах энэ судалгаа талаас нь бол миний бие бас хариуцаж ажилласан. За боловсролын тухай хууль тогтоомжууд дээр сургуулийн орчинд хүүхэд суралцах үедээ хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн шаардлагыг бол боловсролын тухай хууль тогтоомжуудаар тогтоож өгсөн байдаг. Тэгэхээр энэ шаардлагуудыг бол хууль дээр мань наривчлалт тусгасан. За хуулийн одоо хэрэгжилттэй холбоотой сургууль дээр хийгдэх одоо үнэлгээнүүдийн хүрээнд зөвхөн одоо хүүхдийн төдийгүй тухайн сургуулийн ажилтны одоо эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлийн агуулгууд бол энэ үнэлгээнд бол бас хамрагдахаар заагдсан байгаа. За хуулийн төслийн 21-р зүйл 20-р зүйл дээр сургуулийн орчинд тавигдах шаардлагыг бол тодорхойлж өгсөн. Тэгэхээр Монгол улсад бол 19 сургуулийн орчны барилгын норм дүрм болон одоо эрүүл ахуйн стандартууд байдаг. Тэгэхээр хууль бол ерөнхий шаардлагыг тогтоож өгөөд энэ стандартуудын хэрэгжилтийг хангуулах талаар зохицуултууд орсон. За мөн сургуулийн орчинд түрүүн гишүүний одоо дурдсан энэ дэгдэмхий органик хортой нэглүүд болон хар туулга зэрэг материалуудыг одоо хүүхдийн эрүүл мэнд аюултай материалуудыг одоо барилгын засварт ашиглахгүй байх талаарх зохицуултууд мань хуулийн одоо 23 дугаар зүйл дээр бол барилгын засварын үед тавигдах, засвар үйлчлэгээ хийхэд тавигдах шаардлагуудыг мань тодорхойлж өгсөн. За энэ талаар мань судалгаа хуулийн өмнөх
хууль бус сурлагын өмнөх үндэслэл судалгаанууд дээр бол бас хийсэн тоо баримтууд байгаа. За 4 номерын микрофон. Дууссан. Яасан 4 номерын микрофон. За Эрдэнэт гишүүн тодруулъя. Яг хуулийн дээр туссан гэхээс би тэр асуучлаа. Барилгын хуулийн дээр угаасаа байгаа. Хар дугалгантай оролцоод хүүхдийн эрүүл мэнд хортой тэр будгийг хүүхдийн орчинд хэрэгжилж болохгүй гэсэн. Гэхдээ бодит байдал чинь өнөөдөр ингээд сургуулиудын дээжийг аваад ингээд үзэхээр тийм хэмжээний судалгаа гарчаад байна шүү дээ. Тийм учраас одоо энийг яах вэ гэдэг асуудал дээр хуулийнх нь хувьд одоо тодорхой заалт байна уу? Дөрөв номер. Ажлын хэсгийн гишүүн хүмүүсийн хууль зүйн сургуулийн багш ган орлоо. За гишүүний асуултанд хариулъя. За одоогийн норм стандарт дагаж мөрдөөгүй тохиолдолд хариуцлагажуулахтай холбоотой зохицуулт одоогийн хууль тогтоомжид бол бид нар судлаад үзэхэд бол олдоогүй байгаагүй. За зөрчлийн хууль төр ч гэсэн боловсролын хууль тогтоомжтой холбоотой бас одоо зөрчил үүсгэхтэй холбоотой зохицуулт байсан. Тэр хууль нь бол одоогийн энэ багц хууль батлагдахаас өмнөх хууль хэвээрээ байгаад байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл зөрчлийн хуулиар ч гэсэн одоо хариуцлага ногдуулах боломжгүй болж байгаа. Тэгээд энэ хуулийн төслөөр бас одоо дагалдан батлагдах хуульд бол зөрчлийн тухай хууль орж ирж байгаа. Тэгээд тэр зөрчлийн тухай хуулиараа дамжуулаад энэ норм стандарт хангаагүй сургууль за хариуцсан албан тушаалтан дээр хариуцлага ногдуулах энэ хариуцлагажуулах одоо зохицуулт бол шинээр бий болж орж ирж байгаа. За мөн одоо нөхөн төлбөртэй холбоотой асуудал дээр бас норм стандартаа хэрвээ хангасан тохиолдолд ямар нэгэн байдлаар бас нөхөн Аяш Арен заяг шүү.